За Нямбатар даргын хувьд бол одоо сайн муугаар хэлүүлээд маш их ажилласан. Ер нь Улаанбаатар хотын дарга яаж ажиллах ёстой вэ гэдэг шинэ стандартыг Нямбатар тогтоож чадсан гэж үзэж байгаа. Аливаа хотын иргэд бол одоо тодорхой дүрм журманд захирагдаж байх ёстой юм байна. Бид одоо хөдөөхээр бэлчиж байгаа одоо мал шиг бол байж өрөөсөө болохгүй. Бас эн чинь соёлт нийгэм, ухамсартай хүн. Тийм учраас Улаанбаатар хотын дүрм журм гэдэг зүйл зайлшгүй байх ёстой. Тэрэнд хотын иргэд энэ соёлт иргэншилтэд нийцэж амьдардаг байх ёстой мó гэдэг агуулга дээр Нямбатар бол нэлээдгүй төвлөрч ажиллаж чадсан гэж миний хувьд бол үзэж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын төв гудмаар гараад алхахад ядчил хүний гутал шороод архаа болсон байна шүү дээ. Энэ бол өнөөдөртөө одоо гэдгийн гарт баригдаж нүдэнд харагдахгүй мэт боловч өнгөрсөн хугацаанд энэ хотын дарга нарын хийсэн ажлын эерэг үр дүн. Залуучууд ч гэсэн Улаанбаатар хотын хөгжлийг өөр нүдээр хардаг болсон байна. Хүүхд багчуудын өвдөч төр чөлөө цагаа өнгөрөх орчин нөхцөл дутмаг байсан цаг үеийг өнөөдөр илүү хүртээмжтэй болсон гэдгээр тайлбарлаж хардаг болж чадсан байна. Тэгэхээр Нямбатрын хувьд бол мэдээж өнгөрсөн хугацаанд авто зогсоолоос өксүүлээд олон зүйл дээр амьдралын чанарыг дээшлүүлээ. Өглөө орондоо сэрж байгаа иргэн доржид тулгамдж байгаа хотын олон проблемуудыг чимээгүй аргаар бууруулах ажлыг бол амжилттай хийж чадсан гэж миний хувьд бол дүгнэж байгаа. За мэдээж одоо шинээр хотын даргаар яригдж байгаа Бяруу-Заны Пүрэв дав гэж одоо хотын иргэдийн төлөөлөгчтэй хуралд суусан туршлагатай. За хот төлөвлөлт доктортой хөгжлийн чиглэлээр магистрийн зэргийг Австрали улсад хамгаалсан ийм мэдлэг боловсралтай залууг бас Монгол Ардын намын зүгээс хотын даргад нэр дэвшүүлж байгаа. Удирдах зөвлөл нэр дэвшүүлсэн байна. За миний зүгээс ч бас дэмжиж байгаа. Би бас Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар нэлээдгүй хэдэн жил ажилласан. За энэ ажиллаж явах хугацаанд удирдлагында бас гадаадад боловсрол эзэмшээд ирсэн. Өөрсдөө илүү бүтээлч сэтгэлгээтэй, идэвхтэй тийм залуучуудыг бас удирдлагында ажилуулах ийм бодлогыг барьж ажилладаг байсан. Энийн нэг нь Пүрэв давг. Пүрэв давгийн хувьд бол аливаа ажлаас хойш суудаггүй, илүү их бүтээлч сэтгэлгээгээр, илүү их гүйцэтгэл өндөртэй ажиллах ийм зорилгыг тавьж ажилладаг. Бас манай намын залуучуудын урдаа барьж явдаг залуучуудын нэг нэгдгээр би дэмжиж байгаа. Цаашдаа ч бас энэ Улаанбаатар хотын тухайд хотод төрж өссөн залуучууд бас хотынхоо одоо өсөж төрсэн орчноо илүү сайжруулах, хотын иргэдийнхээ хүсэлтийг биелүүлэх чиглэлээр хүчээ гаргаж ажиллах одоо ажиллаж чадна гэдэгт бол нэг айхтар эргэлзэхгүй байгаа. Гагцхүү зүгээр улс төр нь баг байх хэвээр. Ер нь бол одоо аливаа албан дээр өөрчлөлт шинжилтүүд явагдаж болж идэг. Зүгээр тэрийг дагсан улс төрчлөлтөнд л одоо ард иргэдийг залхаадаг, улс төрийн намыг дотоодд нь хагалж бутаргадаг. Энэ байдлаас л ангид байж чадвал хотын дарга шинээр сонгогдоод ажил нь илүү доктортой, бодлого нь илүү доктортой хийж байгаа ажил нь гүйцэтгэл өндөр явах энэ боломж бүрдэх юм аа л гэж ингэж харж байна. Манай намын хагаралтаа одоо ер нь ямар төвшөнд байна? Нямбатрыг унгаагаад одоо ахиад одоо хагаралтаа нь хурцдаггүй гэсэн үнцэг хувилбар яригдэж байна тий. Яг хөө энийг одоо намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нар хариулвал илүү зохимжтой. За би бол жишээ нь намд одоо олон жил ажилласан, намын ив нэгдлийн төлөө, намын сонгуулийн ялгалтын төлөө өөрийн болон одоо бусдын эрх ашгийг хойноо тавьж, улс орны болон намын эрх ашгийг нэгдүгээр тавьж одоо ажиллаж ирсэн юм л туршлагатай. Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед мэдээж хэрэг нам дотор үл ойлголцолтой холбоотой асуудлууд гардаг байсан. Гэтэ тэрийг бол намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын зүгээс илүү санаачлагтай ажиллаж санаа бодлын зөрүүтэй байгаа гишүүдтэйгээ ойлголцох, тодорхой одоо улс төрийн зөвшөлтслүүдийг хийх, цаашдаа намын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, улс орны одоо хөгжлийн бодлогыг доктортой хэрэгжүүлэх чиглэлээр илүү төвлөрч ажиллах ийм л чиглэлийг одоо авч хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Миний тухайд одоо намын даргаар инкол даргыг ажиллаж байхад, дараад нь намын даргаар хөрсөх даргыг ажиллаж байхад, за мөн одоо оюун эрдэнэ ерөнхий сайдыг намын даргаар ажиллаж байхад би ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан ийм л туршлагатай. Тэгээ энэ бүх цаг хугацаанд бол намын дарга нарын зүгээс ер нь дотоод ив нэгдлийг хангах чиглэлээр нэлээдгүй санаачлаг гаргаж ажиллаж, гишүүдийнхээ хоорондын ойлголцол, ив түнжингийн асуудлыг одоо нам дотроо шийдвэрлэж явж исэн туршлагатай. Учрал даргын тухай ч гэсэн ийм арга барилыг барьж ажиллаж байгаа. Цаашдаа энэ нам илүү дотоод ив нэгдлээ хангаад, ойлголцлоо өндөр түвшинд аваачаад дараачийн сонгуульд орохдоо өмнөх сонгуулиудад амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бодлогын хэрэгжилтийнхаа тайланг одоо нүүр бардан тавиад явах болох боломжтой л гэж ингэж харж байна.